бодол өөрөө бас энэ диалог айлгын чинь амьдраа сурцсан гэж хэлж байгаад битсэн баг. Бүсгүй юм бас заримдаа самтарч олно шүү дээ тийм ээ. Ядарч олно, нүрээ бодохгүй байж олно тийм ээ. Хин нэгэн намайг одоо чи сайн байна, чи муу байна ингээд итгэлтэй эсвэл одоо сайн гихтэн хөөр бол муу ан гихтэн доош уунаад хэрвээ би Монгол амьдрах юм бол ламч. За миний нэрийг Ганц үхийн Ариун Болор гэдэг. Тэгээд уран бүтээлч нэр маань болохоор Ариана Ганц үх гэдэг байгаа. За энэ нэрээрээ болохоор би Германд болон одоо Монголдо ажилладаг. Тэгээд анх бол яг 10 настай байхдаа Герман руу явж исэн. Манай аав ээж эгч дүү одоо бид нар чинь амбул тавуулаа гэж хэлж олно. Тэгээд Берлинд очоод сургууль соёлдоо сураад өсөж том болоод тэгээд драмын сургуульдаа сураад дүүргээд тэгээд одоо 2011 оноос ахуулаад яг жүжигчний мэргэжлэр ажиллаж байна. Жүжигчний мэргэжлийг олвол тийм яг гэр бүл талаасаа тийм удамшилтай гэх юм уу одоо яг урлагийн тийм ээж талаасаа тийм болохоор ер нь урлаг олвол надад айгу ойрхон байсан. Тэгээд хүн чинь ингээд нэг багаасаа авьяастай хүүхд чинь мэддэг шүү дээ тийм ээ. Одоо хүүхдтэй хүн болгоно л мэддэг байлгүй дээ. Тэг хүүхд нь ингээд багаасаа дуулаад бүжиглээл ирэхлээр ер нь манай хүүхд авьяастай байна да гэж боддог байх. Тэгээд би ч гэсэн ер нь багаасаа асар их бүжгэлдэг байсан, дуулдаг байсан. Одоо тухайн үед би цэцэрлэгт явдаг байхдаа их ламбаатаа бүжгэлдэг байсан. Дуулаад бүжиглээл ер нь жоохон тийм нээлттэйстэй хөвгтэйсэн гэх юм уу. Тэгэл яг тэр замаараа явж байгаа да. За дурлалын гэмт хэргийг болохоор 2013 онд би яг хийжсэн байна. Тэгээд тэр үед би дөнгөж 25хан настай одоо яг ингээд 10 хэдэн жилийн дараа ингээд буцаагаад бодоход би өөргөө тэр үед айгу том болсон гэж боддог байсан бол одоо эргээд ингээд видео клипэн ч юм уу тийм ээ саундтрекийг ингээд үзэхэд бол үнэхээр бэби яасан байна даа гэж өөрийгөө бодсон. Тэгээд маш бэби жоохон хүүхэд айгу тийм хүн сэдвтэй кинондас тоолсон байна гэж өөрийгөө бодож байгаа. Тэгээд дурлалын гэмт хэрэг дээр болохоор Гайсын лавга надад өөрөө санал тавиад тэгээд найруулагч одоо Дэлгэр Баяр ах маань найруулсан байдаг энэ киног тийм. Би ер нь өөрийнхөө тоолсон киног яг нэг л удаа үздэг байхгүй юу. Тэгэхээр одоо дурлалын гэмт хэргийг ч гэсэндээ нэг л удаа үзсэн. За тэрний дараа бол мэдээж нөгөө Никитон хамтлагийн Чимээх гэдэг дуу байдаг шүү дээ тий. Тэр дууны клипийг олвол мэдээж олон л удаа үзчихсэн. Одоо ингээл караоке орох болгонд л баг ингээл хүмүүс дуулдаг тийм ээ. Чамайг харсан тэр өчөөс хойш чамтай уулзсан тэр өдрөөс хойш цоглох зүрхэндээ би нэг л зүйлийг амаасан. Ая оршин дэлхийн өмнөний хоршид одоос минь мишиж онцг мэд орхин одчихвоо хайртай хүнгүй өнгөрүүлсэн бүчүүд хайргүй хүнтэй өнгөрүүлсэн шин. Тийм болохоор ер нь яг тэр үедээ хэр тоглосноосаа мэдэхгүй байгаа боловч ерөнхийдөө ингээд эргүүлээд ингээд буцаагаад бодоход олвол тэр үеийнхаа хэмжээнд би өөрийгөө айгу сайн тоглосон гэж би боддог. Айгу тийм инстинктээр одоо яг нэг байгалийн инстинкт гэж яддаг шүү дээ. Нэг мэдрэмжээрээ ингээд тоглолцсон юм шиг надад санагдсан. Нэг тийм айхтар техник гэхээсээ илүү зүгээр яг ингээд гоё байгалийн одоо өгөгдөл одоо тэр авьяасаараа л тоолцсон болов гэж би боддөө штэ. Одоо болохоор 10 хэдэн жилийн дараа би өөрийгөө асар их туршлагатай жүжигчин болсон гэж би боддог. Тэгээд туршлагач нь угаасаа хүнийг ингээд айгу гоё бэлдээд өгдөг аахгүй юу. Одоо ерөнхийдөө ингээд нэг одоо юу гэдэг чинь өвс ногорно гэж ярьдаг штэ тийм ээ. Эсвэл бол цэцэг дэлбэлэн ч гэдэг юм уу тий. Тэгэхээр одоо яг одоо бол би өөрийгөө айгу гоё ингээд дэлбэлцсэн байгаа. Ингээд бүх юм бүрдсэн байгаа тийм ээ. Бүх юм мэддэг, техник юм мэддэг. Зөв одоо сценүүд дээрээ яаж хөдлөх үү, яаж одоо эмоц гаргах уу гэдгийг өөр айгу сайн мэддэг, хуваарлдаг болсон юм шиг надад санагддаг. За хохирогч кинон дээр болохоор яг продюсер Уран маань надад санал тавьж исэн анх. Тэгээд Амраа ахыг би бол маш олон жилийн өмнө одоо дурлалын гэмт хэрэгт тоолоход ирсэн байхдаа хайлт нэг танилцж исэн. Тэгээд тэрнээс хойш үрдээс холбоо тусраад бид хоёр баг бие бинийгээж тэгээд эргээд мэдгүй болоод тийм ээ тэр хүн ч ингээд ажиллаа хийгээл явсан. Би ч Германд ажиллаа хийгээ явсан. Тэгээ баг намайг таньхаа болцсон байх гэж би боддог байсан байхгүй юу. Нэг хэсэг намайг одоо мартцсан байх ч гэдэг юм уу тийм ээ.
Тэгээд гинт надад маш олон жилийн дараа ингээд санал ирэхэд би айгуу гайхсан л да. Вау, энэ хүн намайг өнөөдрийг хүртэл мартаагүй байсан юм байна. Бас ингээд тэр олон жилийн өмнө надтай нэг кофе ууснаа бас мэддгийм байна гэд айгуу тийм баярлаж одоо хүлээж авсан гэх юм уу. Тэгээд яг зохиолын хувьд болохоор яг нэгдүгээр анги дээр бас бичээстэй байдаг л да, кредит дээр нь одоо яг кинод дуусны дараа ингээд оролцсон хүмүүсүүдийн нэр нь ингээд бичээстэй байдаг тий. Тэрэн дээр бол би яг зохиол одоо хөгжүүлэлт гэж ярьдаг. Тэрэн дээр бол амраахтай яг хамтарсан байдгийн одоо бичсэн зохиол дээр нь ингээд дөрвлаад ингээд өөрийнхөө одоо мэддэг ноу хау тийм ээ, мэдсэн сурсан юмнасаа бас ингээд хуваалцаад ингээд бас бага хэмжээний нэмэр оруулсан. За зохиолын хувьд гэх юм бол ер нь би их зохиол хардаг хүн л дээ. Тэгээд одоо киноч дундаа бол тэгж хэлдэг байхгүй юу. Зохиол дахиад зохиол гэдэг. Зохиол дээр ер нь кино өөрөө унж босдог. Тийм болохоор ер нь зохиолын хувьд надад айгүй чухал байдаг. Тэгээд дээрэс нь дүрийн хувьд айгүй бас чухал. Одоо энэ дүр хэр сайн бодож бичигдсэн дүр вэ, тийм ээ? Энэ дүр зүгээр нэг хийсвэр ингээ өнгөцгөн ингээд гараад ингээд дуусчдаг юм уу, эсвэл энэ хүн чинь ингээд жинхэнэ хүн төрлөختөн муу юм уу гэдгийг би бас ингээ олж харахыг хүсдэг л дээ. Тэгээд тэгснийхаа дараа би яг энэ кинон тоглохгүй гэдэг одоо шийдвэрээ гаргадаг. Тэгээд хохирогч дээр бол одоо яалтчгүй гэрлэгийн дүр миний хувьд бол маш сайн нухацтай бодож бичигдсэн одоо тийм дүр байсан. Тийм учраас надад бол шууд тоглох сэтгэл төрсөн. За диалогийн хувьд болохоор амраах өөрөө бүх диалог бичдэг. За би болохоор яг юун дээр тусалсан бэ гэхлээр яг драматургийн хувьд одоо киноны драматург гэж байдаг. Энэ дээр нь би яг ингээд тусалцаж өгсөн. Диалог одоо зохиолоо бол амраах өөрөө бүгдээр ингээд бичсэн байдаг. Тэгээд амраах ч өөрөө жүжигчин суурьтай хүн болохоор айгу дүрэндээ орж одоо бүх дүрэндээ өөрөө орж жүжиглж одоо хэлж үзчихэж диалогуудаа бичдэг гэсэн. Тэгэл одоо бодвол өөрөө бас энэ диалог аялгын чинь амьдраас сурцсан гэж хэлж байгаад бичсэн баг. Аялгын чинь амьдраас сурцсан. Тийм. Ерөнхийдөө ийм жижигэн сценүүд чинь нэг тийм олон удаа дублдэггүй. Яг нь камерын одоо бэрхшээл гардаг ч юм уу, тийм ээ, эсвэл саундны одоо алдаа гардаг ч юм уу, тийм үед бол мэдээж дублтэн. Гэхдээ яг ийм жижигэн одоо сценүүд дээр бол нэг тийм дублдэд ах шаардлага байдгүй. Яг нь мэдээж айгу том одоо диалог ихтэй ч юм уу, тийм ээ, эсвэл бол одоо сэтгэл зүйн одоо эмоц шаардсан сцен дээр бол ер нь дублдэх үе байна. За хохирогч киноны дараа бол үнэхээр маш олон санал ирсэн. Одоо ингээл Univision дээр бараг тавигдсан бүхэл кинонууд надад эмэгтэй одоо гол дүрхээ саналыг олгож исэн. Тэгээд би өөрөө их зохиолоо уншаад юмыг ингээд нөгөө голдог тэгээ болж өгвөл бас ингээд хохирогчийг ингээд сайжруулахыг айгүй хүссэн. Гэвч яг ингээд хохирогчийг сайжруулах одоо зохиол үнэхээр гарч ирээгүй байсан. Тэгээд ерөнхийдөө хүлээцтэй хандсан гэх юм уу, одоо яг сайн зохиол гарч ирэхийг нь маш их хүлээсэн. Бүсгүй киноны зохиол болохоор надад яг 108 сард ирсэн юм уу, 8 сарын ихэр ирсэн юм уу. Тэгээд яг Отгон баяраа хооллохлоор өөрөө надад цагаан сарын үеэр энэ одоо яг төслийнхаа тухай ярьж исэн байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө дүр дээр бас чамайг ингээ харж байгаа шүү гэдэг өөрөө саналаа хэлсэн байсан. Тэгээд кастинг болж ингээд 8 сар 7 сарын ихэр ч илүү яг ингээ юм явагдаад байсан проб авч ийн энэ төр. Тэгээд намайг промдо ураагүй юм. Тэгэхээр би за намайг тэгвэл
тоглох болцсон байна. Одоо өөр хүнийг сонгож байгаа юм байна гэж бодоод герман руу ниссэн байхгүй юу. Тэгээд ихсэн чинь ардаас уцтаад чи проба өгөө чамаг энэ дүр дээр харж байгаа штэ бид нар гээд тэгээ проба өгөөд хурж ирж тоглож исэн. За тэгээд зохиолын хувьд гэх юм бол одоо мэдээж ингээд нөгөө зохиолч нь өөрөө нэг юм техникээр бичигддэг байхгүй юу. Тэгэхээр яг тэр техникийг харсан л да. Яг хэр бичигдсэн байна, хэр хүний сонирхлыг татчихин тийм ээ, хэр хүнийг бас ингээд энэ зохиол руугаа дотгошоо ингээд оруулж ин тийм ээ, хүн чинь ингээд үзэгч чинь өөрөө бас ингээд дотор нь ингээ ороод тоглож байгаа юм шиг мэдрэмж төрөх ёстой байдаг. Тэгээд одоо жүжигчийн хүний хувьд ч гэсэндээ зохиолоо уншиж байхдаа өөрийгөө одоо орлуулан бодох одоо чадварыг тэр зохиол нь өөрөө өгч явах хэрэгтэй байхгүй юу тий. Хэрвээ тэг чадахгүй л олвол тэр зохиол өөрөө нь ямар нэгэн алдаатай байна л гэсэн үг л тий. Тэгээд зохиолоо уншихад бол надад үнэхээр сайхан санагцсан. Үнэхээр ийм хайр нэрэ байдаг илүү гэж бодмоор тийм ээ. Эсвэл хайр гэдэг чинь ийм гоё илүү ч гэдэг юм уу тийм ээ. Тэгээд дээрэс нь хайр буруугүй гэж хэлдэг шүү дээ тийм ээ. Тэгээд үнэхээр энэ зохиолыг уншсныхаа дараа тийштэй хайр яагаад буруутай байх гэж тий хүн ямар нэгэн хүнд хайртай боллоо гэд яагаад өөрийгөө буруутгах ёстой гэж би бодсон л доо. Тэгээд үнэхээр миний сэтгэл зүрхийг одоо эзэмсэн учраас би энэ кино тоглохыг өөрөө хүссэн. За бид нар яг нэг сар зураг авсан юм байна. Тэгээд шууд Сэлэнг аймагт очоод одоо Гүн нуур гэдэг гайхалтай байгальтай газар очиж одоо эхнийхээ зургийг авалтыг эхэлсэн. Тэгээд жаргаж одоо тэглүү яг одоо ингээд сайхан байгаль хүн харж байгаа юм чинь тийм ээ. Тэгээд мэдээж зуны 6-аатай сайхан цаг байсан, дулааханч байсан. Ер нь бол нэг тэгж даарж бээрж одоо ядарч зүдрээгүй гэсэн ч гэсэн бид нар чинь нөгөө цагандаа баригдаж зураг авч байгаа учраас асар их нөгөө цагийн одоо дарамттай зураг авъя штэ. Одоо хурдхан шиг одоо энэ одоо локейшн дээр яг 10 хоног зураг аавн, дараагийнх дээр дахиад 10 хоног, тэрний дараах дээр 5 хоног гэл ингээд одоо өдөр болгон ч л өөрөө зардал шаардж байгаа штэ тийм ээ. Маш их хэмжээгээр мөнгө шаардж байгаа учраас ингээд цагандаа баригдаж зураг авахын тулд бас мэдээж айгүй шахуу ажилласан. Тэгэхээр яг жаргаж одоо зураг авсан гэх юм бол бас яг тэгж хэлж болохгүй байна. Ямар ч байсан ядрахын үед ядарсан. Тэгээд хамгийн жаргалтай мөчүүд нь юу байсан бэ гэхлээр бид нар пианоны туслан дээр байрсан байхгүй юу. Тэгээд Сэлэнгийн одоо тэр сайхан байгалыг хараад өглөө ингээд одоо яг террасан дээр гарч суугаад манайх нэг жижигхэн юм террастай байсан байхгүй юу. Тэгээд тэрэн дээр гарч суугаад өглөөнийхөө кофег уух үнэхээр энэ жаргалтай байсан. Тэгээд тэр үед л яг ингээд нэг амгалан тайван байдлыг ингээд мэдрээл тийм ээ. Ёо ингээд Монголдо ингээд зугаалах юмсан ч гэж бодох шиг тийм ээ. Ингэж аялал үнэхээр гоё юм байна гэж би өөрөө бодсон л доо. Яагаад тэгэхээр би өөрөө Германд амьдардаг болохоор нэг тэр болгон ингээд Монголын сайхан байгалаар ингээд аялаад байдгүй. Тэгээд яг тэр үед бол үнэхээр аялмаар тийм сэтгэл төрж ирсэн. За ариун байн бах маань болохоор чимагийн дүр тоглосон байгаа. Тэгээд битээрээ бол ерөнхийдөө хосууд болж тоглодог. Тэгээд хосууд болж тоглоно гэдэг чинь бас өөрөө маш бэрхшээлтэй зүйл дээ. Яа тэгэхээр хоёр биенийг танихгүй, огт харж байгаагүй хүмүүс гинт танилцаал ингээл хоёр биендээ шууд ингээл эхний өдрөөс ахуулаад ингээл хайр дурлалын харилцаагаар ингээд жүжиглж эхлэн гэдэг нь бол үнэхээр юм бэрхшээлтэй байдаг. Тэгэхээр тэрний өмнө ингээд тодорхой хэмжээгээр ингээд хоёр биентэйгээ ярилцах ч юм уу тийм ээ. Хоёр биенийг таньж мэдэх бас айгу цаг хугацаа хэрэгтэй болдог л доо тэрэнд. Тэгээд тэр цаг хугацаагаа бид хоёр яг хизээ гаргадаг байсан байх гэхлээр яг өглөө кофегоо уугаа сууж байхдаа эсвэл бол орой зураг таарсны дараа одоо нэг хоёлаа сууж агаад ингээд юм ярьдаг ч юм уу тийм ээ, амьдралаа ярьдаг ч юм уу, ингээд нэг таньж мэдхийн тулд ингээд айгүй их ярьдаг байсан. Тэгээд тэр маань айгүй тусалсан гэж би бол бас бодож байгаа. Яг хөвгөлтэй зүйлүүд чинь зөндөө болно шүү дээ. Одоо бид нар чинь ингээд зүрх сэтгэлээрээ ажилдаг хүмүүс чинь маш их хэрэлдэн, маш их зөрчил үүснэ. Тэгээд дээрэс нь маш их инээн, маш их одоо юу гэдэг чинь хоорондоо тоглоно, нэг шоглоно гэд тийм ээ. Тийм юмнууд бол мэдээж гарна. Тэгээд ариун байн бахын нэг ярьжсэн юмыг бодглохлоор айгу инээ төрөд байдаг юм аа. Бид нар чинь одоо яг хөдөө ингээд зураг авч явахдаа ердөөс усанд ордог байсан байхгүй юу. Тэгээд ингээд
ингээл талаар нь одоо ингээл үс нь хэрдэг юм бол үсийн газ угаагаал тэгээд ариун байн бах чинь нөгөө парик зүүдэг байсан. Тэгээд парикийг ингээл угаагаал тэгээдсэн чинь нэг өдөр манай мейкапын охин энэ парикнаас амар эвгүй үнэр гараад байна. Энийг нь угаасан юм уу гэсэн чи ариун байн бах. Парикийг нь бол угаасан хүнийг нь угаагааг болохоор ингэж өндөртэй байхгүй. Тэгэл нэг тиймэрхүү мэтийн ингээл амар инээдтэй зүйлүүд зөндөө гардаг байсан. Тэгээд бэрхшээлтэй зүйлүүд гэх юм бол би нэлээд олон удаа норсон одоо нордог сценүүд байдаг байхгүй бороо ордог. Тэгээд зарим сценүүдийн нөгөө шүн авч байгаа болохоор шүн болохоор чинь 100 ч гэсэндээ айгу хүүтэн болчдөг Монголд. Тэгээд дээрэс нь яг ингээл гал командын цэв хүүдэг усаар ингээл шүнжэнгөөр шүшүүлэх бол бас тийм ч зугаатай зүйл биш. Тэгэхээр ер нь тиймэрхүү бас бэрхшээлтэй хэцүү сценүүд бол байсан. За Германаас би яг 28-нд ирсэн. Тэгээд он гарахаас өмнө ирсэн гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгээд бүсгүй киноныхаа нээлтэнд урагдж одоо ирсэн байгаа. Тэгээд надад одоо тэр хүндэтгэлийг бас үзүүлж байгаад нь би айгу талархаж байгаа. Намайг ингээд тэр холоос ингээд авчраад тийм ээ. Ингээд нээлтэнд орооч гэдэг уурж авчирсанд нь би үнэхээр их бас баярлж байгаа. Тэгээд бүсгүй киноныхаа хувьд гэх юм бол би өөрөө нэг тийм өөртөө нэг тийм дарамт үгүй гэж бодохгүй байгаа байхгүй юу. Ерөнхийдөө сэтгэл зүгээ айгуу тийм доктортой тайван байлгаа гэж би бодоод байгаа. Гэтэл ингээд арт түмэн маань өөрсдөө одоо хурд хаамлагын шүтэн бишрэгчд өөрсдөө асар том хүлээлтийг ингээд бий болгоод байгаа байхгүй юу. Тэр нь надад өөрөө ингээд айгуу тийм дарамт өгöd байгаа. Одоо нэг ингээд шалгуурт орох гэж байгаа юм шиг өөрийгөө шалгуулах гэж байгаа юм шиг тийм ээ. Тийм мэдрэмж жоохон аваад байгаа л да. Гэхдээ ер нь аль болох тайван байл гэж би бодож байна. Тэгээд нээлттэй хийхийг үнэхээр их тесэн ядан хүлээж байна. Хэсгээс нь би бол үүдсэн байгаа. Тэгээд зүгээр хэсгээс нь ингээл харж байхад бол надад үнэхээр цаашаа үзье гэсэн тийм хүсэл төрсөн. Тэгэхээр тэр кино маань өөрөө сайн кино болсныг одоо шинж тэмдэг ахгүй юу. Одоо унтраахыг хүсээгүй цааш нь өргөжлөлөд үзхийг хүсэж байна гэдэг чинь тийм ээ. Тэгээд дээрэс нь би бас юу гэж бодоод байгаа гэхэлэр манай кино салбарын ч гэсэндээ одоо хурд хамтлагийг одоо кино хийсэнд нь айгүй сонирхож байгаа. Яагаад тэгэхээр хурд хамтлагчин өөрсдөө кино салбарын хүмүүс биш тийм ээ. Тэгээд зарим нь одоо баг за энэ одоо хурд хамтлаг кино хийн гэж баг юу ээдэн ч гэж бодож байгаа бах тийм ээ. Тайзны хүмүүс одоо кино хийгээд эхэллээ одоо өөрсдөө нүрсэлтгөө дэнч гэж бодож байгаа бах зарим нэг нь тийм ээ. Тийм бол ердөөсөө биш. Гэхдээ хүлээлтийг одоо зарим нэгэн хүний сөрөг хүлээлтийг бол эвдэнэ гэж би бодож байгаа энэ кино маань. Яагаад тэгэхээр энэ кино маань үнэхээр хүмүүсийн төсөөлж байгаагаас шаал ондоо одоо бүр хүлээж байгаас нь ондоо тийм сайн чанарын стандартын кино болсон болохоор би одоо ямар ч сөрөг одоо хүлээлтийг эвдэнэ л гэж би бодож байна энэ кино маань өөрөө. За энэ бүсгүй гэдэг кинонд маань мэдээж л одоо нэртэй төртөө бүхэл эмэгтэй жүжигчид одоо проп өгсөн байх гэж би бодож байна. Бүгдээрээ л бүсгүй болохыг хүссэн баг. Тэгээд яг намайг одоо хурд хамтлагийн ах нар маань үнэлээд яг Арианал байна юм байна гэж өөрсдөө хараад тэгээд намайг авчирч одоо тоолуулсанд би үнэхээр их баяртай байгаа. Тэгээд яг чиний сая хэлснээр би бүр ингээ огсчлоо сая нэрээ тийштэй төрийн сойрхолд тийм ээ төрөөрөө одоо ингээд шагнуулсан тийм ээ арт түмнэрээ одоо шагнуулсан ийм том хамтлаг ингээд намайг өөрсдөө одоо амьдралдаа ганц удаа хийх кинонда сонгоод тоглуулж ин гэдэг бол үнэхээр намайг амар үнэлж байгаагийн одоо шинж тэмдэг. Тийм болохоор ингээд бодсон чинь бүр ингээд уйлмаар санагдчихлаа. Тийм яагаад гэвэл ах нар маань одоо хөшөө хитэн ч кино хийлээ тийм ээ. Миний бодлоор бол энэ киногаа ингээд хийгээд өөрийнхөө ингээд өөрсдийнхөө түүхийг ингээд мөнхрүүлж ин гэж би бол харж байгаа. Тийм болохоор ийм түүхэн кинонд одоо өөрийнхөө хувь нэмрийг оруулна гэдэг бол бас нэр хамтны асуудал юм байна гэдгээ би бас ингээд ойлгож байна. Тийм болохоор одоо ах нартаа асуухэр их баярлаа гэж хэлмээр байна. Яг гоо эмэгтэй хүн тийм байх ёстой гэж юу н хэлж болохгүй юм шиг надад санагддаг. Яагаад тэгэхээр эмэгтэй хүн болгон өөр. Тэгэхээр өөр байлаа гэд чи эмэгтэйлэг байсангүй ч гэдэм үү. Өөр байлаа гэд чи эмэгтэй хүн биш гэж бас хэлж болохгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр эмэгтэй хүн болгон эмэгтэй хүн болгон бүсгүй тийм ээ. Тийм болохоор
бүсгүй гэдэг хүн ийм байх ёстой гэж би өөртөөсөө хэлмээргүй байна л да. Ягаад тэгэхээр чи ч гэсэн бүсгүй, би ч гэсэн бүсгүй тийм ээ. Миний ээж ч гэсэн бүсгүй. Тэгэхээр бүсгүй гэдэг нь зүгээр л эмэгтэй хүн болж төрхийг л хэлээд байгаа юм болов гэж би бодож байна. Тийм ээ. Яагаад тэгэхээр бид нар хичнээн бие биенээсээ өөр ч гэсэндээ бид нарыг нэг эмэгтэй гэдэг хүүс чинь өөрөө тодорхойлоод байгаа байхгүй юу тийм ээ. Тэгээд эмэгтэй хүний зөүлийн энерги гэж байна тийм ээ. Яагаад эрэгтэй хүн одоо yin yang гэж байдаг шүү дээ. Тэгээд яагаад эрэгтэй хүн хатуу энерги, эмэгтэй хүн зөүлийн энергитэй байдгийг. Энд чинь өөрөө цаанаасаа одоо нэг байглаас өгөгдсөн одоо нэг тийм энерги байгаад байдаг байхгүй юу. Тийм болохоор одоо бүсгүй хүн болж төрхийг л одоо бүсгүй хүн гэж хилээд байгаа юм болов тэр зөүлийн энергийг мэдрэх ээж хүн болох нэг нэгээ хайрлах тийм ээ одоо эрэгтэй хүн чинь хүүхд төрүүлдэг болохоор илүү хатуу байд юм шиг надад санагддаг л да одоо хичнээн хүүхдэд хайрлсан ч гэсэндээ ээж хүн шиг ингээд дотроо тээгээд тэгээд тэр хүүхдийг ингээд өөрөөсөө одоо ингээд гаргаад тийм ээ одоо өөрийнхөө хөхөөр ингээд хооллоод тийм ээ эн чин гайхалтай биш гэж юм. Одоо ингээд эмэгтэй хүн бүх юмыг өөрөө хийж штэ баг ингээд машин шиг тийм ээ. Одоо хоолыг үйлдвэрлэж гин, хүүхдээ бий болгож гин, гаргаж гин тийм ээ. Тэгэхээр эн чин өөрөө байглаас айгүй одоо үнэхээр гайхалтай зүйл. Тийм болохоор энэ л одоо бүсгүй хүнийг эрэгтэй хүнээс одоо өөр болгож харагдуулаад байгаа, өөр байлгаад байгаа юм болов гэж би бодож байгаа. Түүнээс ш одоо бүсгүй хүн одоо ийм байх хэвээр бүсгүй хүн Marilyn Monroe шиг өчигдөрхөн хэлжсэн л да ярьцлаган дээр Marilyn Monroe шиг байх хэвээр эсвэл бол одоо юу гэдэг чинь дандаа даашинж өмсөх ёстой эсвэл бол нүрээ дандаа гой будах ёстой. Бүсгүй хүн бас заримдаа сампирч олно шүү дээ тийм ээ зү. Ядарч олно, нүрээ будахгүй байж олно тийм ээ. Тийм болохоор яг бүсгүйхэн ийм байх хэвээр гэж би бол ердөөсөө хэлчихдэг. Германы кино салбар дээр ажиллах бол мэдээж Монголд одоо ажиллахаас илүү хүнд гэж би бол хэлнэ. Яагаад тэгэхээр зах зээл нь айгүй том байхгүй юу? Одоо манай монголч нь өөрөө 3 сая хүн амтай. Герман болохоор өөрөө одоо бараг 80 хэдэн сая хүн амтай газар. Одоо хэдэн жилийн өмнө л 80 саяас одоо ингээд дайманаас дөрвж ирсэн хүмүүс ингээд нийлээд бараг ингээд 85 6 сая болж байгаа юм уу бараг тиймэрхүү тийм ээ. Тэгэхээр ийм том одоо хүн амтай тэгээд дээрэс нь урлагийн зах зээл маш томтой газар оршин тогтоох тэр хүмүүстэй мөр зэрэгцэж явах бол үнэхээр хүнээс одоо юу гэдэг чимтэй төвчээр шаарддаг. Тэгээд дээрэс нь өөртөө итгэлийг бас шаарддаг байдаг. Заримдаа Монголд ирэхлээр ингээд хүмүүс тэгдэг байхгүй чи яасан өөртөө итгэлтэй баг ингээд дургуцаад байдаг байхгүй юу. Одоо ингээд би нэг өөртөө итгэлгүй байх ёстой юм шиг тийм ээ. Эсвэл бол нэг жоохон хүний өмнө ингээд бүхэлдсэн ёстой ч юм шиг. Би яагаад тийм биш гэхлээр тийм байхыг угаасаа хүлэн зөвшөөрдөг байхгүй юу Германд. Яагаад тэгэхээр би өөрөө л сул доорой болчих юм бол эсвэл би өөртөө итгэхгүй болчих юм бол би тэнцээ чинь шууд ингээд идүүлчих гээд байгаа байхгүй юу. Одоо тэр том одоо акулнууд дунд чинь тийм ээ. Тийм болохоор би жижигэн жарааха байж болохгүй. Би өөрөө акул болж иж тийм ч оршин тогтно. Тийм акул болохын тулд би өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Хин нэгэн намайг одоо чи сайн байна, чи муу байна гэхэд ингээл итгээл те эсвэл бол одоо сайн гэхтэн хөөрөл муу байна гэхтэн доош унаал ингээд ээж өртөөсөө болохгүй хүн өөрийгөө айгуу сайн мэдрэх хэрэгтэй. Би ер нь хэр зэргийн жүжигчин бэ? Би ер нь хэр зэргийн яваа юм бэ тийм ээ? Энэ жүжигчд дундаа би хэр зэргийн үнэлэгддгийн хэр зэргийн дөрүүд дээр ажилласан гэдгээ өөрөө айгуу сайн мэдэрсний дараа өөрийгөө үнэлэх хэрэгтэй. Тэгээ тэр үнэлэмжээ бас гадагшаага харуулах хэрэгтэй гэж би боддог. Тэгэхээр заримдаа яг Монголд бол зарим нэг найруулагч ч юм уу ингээд жоох ингээд цочирддаг байхгүй юу. Яагаад тэгэхээр Монголд тийм биш байж болно л доо тийм ээ. Эмэгтэй жүжигчид одоо жоох ингээд одоо юу гэдэг чинь хүлээцтэй хандаг эсвэл бол одоо жоох ингээд эрэгтэй хүний доор байхыг хүсдэг ч юм уу тийм ээ. Ингээд нэг тиймэрхүү суул доорой гэхээсээ одоо монголоор юу гэх тэрийг юу гэж хэлэх вэ? Суул доорой биш нэг тийм өөртөө итгэлгүй байдлаа ингээд гаргадаг заримдаа бүр албаар гаргаад байгаа юм шиг надад санагдаад байдаг байхгүй юу тийм ээ ингээд нөгөө эрэгтэй хүндээ нэг тийм мэдрэмж өгөхгүй тулд би таны доор байгаа шүү гэдгээ одоо ингээд нэг тийм
тэрийг хүндлэл гэж хараад бодоод байдаг байхгүй. Гэхдээ яг миний хувьд тэр бол хүндлэл биш, өөрийгөө жоохон дутуу хүндлээд байгааг энэ л одоо шинж тэмдэг юм болов гэж би боддог. Тэгэхээр ер нь урлаг гэдэг чинь өөр айгу хатуу бизнес. Тэгэхээр ийм хатуу бизнест хүн өөрөө оршин тогтохын тулд хамгийн түрүүнд өөрөө өөртөө итгэлтэй байх хэрэгтэй, тэрийг харуулдаг байх хэрэгтэй. Тэгээд мэдээж нөгөө хамраас өгөхийг хэлээгүй шүү дээ. Хамраас өгнө гэдэг чинь өөр зүйл. Хамгийн гол нь өөрөө өөрийгөө боддоор тодорхойлдог байх хэрэгтэй. 2011 оноос ахуулаад юу вүлээ бүр тэрний өмнөөс ахуулаад юм байна. Одоо драм сурдаг байхаас ахуулаад ерөнд жижиг баг дүрэн дээр ажиллаж эхэлсэн. Тэгээд гол дүр гэх юм бол за би ер нь бол тоолж үзээгүй. Гэхдээ нэг 4-5 гол дүр бол байгаа. Яг киноны одоо телевизэн сериал тэгээд одоо бүрэн хэмжээний кино гэдэг гих зэрэг. Тэгээд бусдууд нь болохоор ерөнхийдөө одоо эпизодын дүр гэж ярьдаг л да. Одоо нэг сериал одоо Германд айгүй их сериалууд хийгддэг байхгүй телевизэн. Тэгэхээр нэг ангийн сериалын эпизодын одоо эпизод гэж нэрлэн шүү дээ. Нэг одоо ангийг нь тэрний одоо гол дүр ч юм уу тийм ээ. Тиймэрхүү дүрүүдийг бол бас их бүтээдэг байсан. Тэгээд туслах дүрүүд их бүтээсэн. Тэгээд нийлээд олвол одоо нэг 30-аад уран бүтээлд орсон байгаа. Тэгээд дээрээс нь нэмэх юм бол одоо реклам одоо хөгжмийн клип ч юм уу тийм ээ тэр мэр ингээд нэг юм болвол одоо мэдгүй бараг тоон барагдахгүй байх. Тэгээд тэр болгон би одоо бас рекламд орсноо хилээд байдгүй тийм яагаад тэгэхээр эн чинь өөрөө жоохон миний халтур ахгүй юу. Тэгэхээр тэр рекламд орчлоо энэ рекламд орчлоо гэдгээ бас нэг хилээд байх сонирхолгүй байдаг л да. Яг уу ингээд надад мөнгө хэрэгтэй шүү дээ тийм ээ. Тийм болохоор ер нь тиймэрхүү рекламд орж одоо халтур хийж мөнгө бас ингээд нэмж олдог гэх юм уу. Тэгээд одоо шагналын хувьд гэх юм бол би нэг шагнал манглаа ингээд тоолоод байдгүй маа. Яагаад тэгэхээр одоо шагнал эсвэл номинацид би нэг их ач холбогдол өгдөггүй гэх юм уу. Яагаад тэгэхээр тэр чинь хэн нэгэн тэрийг үнэлж байгаа шүү дээ тийм үстэй. Ямар нэгэн жюри, ямар нэгэн одоо юу гэдэг л монголоор жюриг шүүгч одоо ямар нэгэн шүүгч одоо тэр чинь ингээл өөрийнхөө харж байгаа өнцгөөс үнэлээл одоо чамаг ингээ сайн байна муу байна гэж хэлээл одоо өгч байгаа тийм ээ. Тийм болохоор би тийм шагнал авсан, би ийм номинацийг авч исэн гэж нэг тэгж тэрнгээрээ ингэж бахархаж ярих нэг дуртай биш байдаг. Яг уу тэр бол ингээд нэг тийм үр дүн одоо юу гэдэг чинь намайг одоо жүжигчний хувьд ингээ үнэлж байгаа нэг тийм үр дүн гэх юм уу тийм ээ. Гэхдээ би юунд дуртай байдаг вэ гэхэлэр илүү жүжиглэлтийнхаа процесс нь дуртай байдаг. Тэгээд процесс нь яагаад чухал юм бэ гэхэлэр хүн кино хийснийхаа дараа тэр чинь тэгэл дуусчдаг байхгүй юу. Тэгэл болоо. Тэр хүнд нэг юм хоос мэдрэмж үлдчихтэй. Кино хийгээл дуусчлаа. Одоо тэгээд дараад нь яах вэ гэдэг нэг тийм сэтгэл төрдөг. Тэгээд хүн яг жүжигчин хүн хизээ яг бүрэн бүтэн одоо мэдрэмж авдаг вэ гэхэлэр кино хийж авах хугацаанд тэр бүрэн бүтэн мэдрэмжийг авч идэг байхгүй юу. Үнэхээр бүр ингээд таашаалтай байдаг. Тэгэхээр ер нь кинон тоглох процесс нь надад илүү чухал санагддаг. Хүн одоо хичнээн 30-аад кино тоолсон ч гэсэндээ өөрөө тэр хүн амтай газар одоо 80 сая хүн амтай газар чинь танигдахад айгүй хэцүү шүү дээ тийм ээ. Тэгэхээр чинь Монголд Улаанбаатарт бол танигдахад айгүй амархан байхгүй юу. Яагаад гэвэл маш бага хүн амтай. Тэгээд урлагийнх нь айгүй цөөхөн. Тийм учраас нэг хитэн юм тоглол баг ингээ хүмүүст ингээ олонний танил болчдөг гэх юм уу тийм ээ. Германд болохоор 30 уран бүтээл бол хангалттай биш. За би одоо юу гэдэг чинь 10 жилийн турш одоо нэг сериал тоглодог ч юм уу тийм ээ. Эсвэл бол одоо жил болгон нэг гол дүрт тоглодог ч юм уу тийм. Тэгжээж би одоо олонд танигдана гэсэн. Түүнээс биш нэг 30 уран бүтээл хүн тоглож олон танил гэж би бол нэрлэхгүй. Гэхдээ мэдээж бас салбарынхандаа танигдсан. Одоо манай Германы кино салбарын бол намайг мэдээж мэддэг Ариана гэдэг жүжигч байдаг гэдгийг мэддэг, кастинг директорууд намайг мэддэг, таньдаг тийм. Тэгэхээр ер нь олонд танигдсан гэхээс илүү яг салбартаа танигдсан гэж хэлнэ. Ер нь бол 90-тэй бараантай гэж би бол харж байгаа Монголын урлагийг одоо кино урлагийг яг урлаг дотроо бол ингээд маш сайн чанарын кино хийдэг хүмүүс байна. Гэхдээ тэр хіднаа тоотой хийдэг хүмүүс байна. Тэгээд тэр дунд маш чадваргүй хүмүүс ч байна. Ердөөсөө нөгөө мэдлэг боловсрол нь ердөөсөө
болоогүй сурч боловсроогүй мөртлөө одоо нэг тийм тал нийтлэг боловсрлоор кино уран бүтээл хийдэг хүмүүс маш их байна гэж би бол хараад байгаа. Одоо юу гэж чинь сэрсэр салхинд дулмаа ч юм уу эсвэл бол одоо золоо ч юм уу тийм ээ одоо багаа болгосны эсвэл өөр жамаа ах ч юм уу тийм ээ маш гой кинонууд хийдэг бүр ингээд боловсрсон хүмүүс зөндөө байж шүү дээ тийм ээ. Тэгээд тэр дундаа мэдээж бас боловсроогүй хүмүүс нь киногаа хийж ин. Тэгэхээр ер нь тэгээд цаг хугацаа бүх зүйлийг харуулдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр ингээд цаг хугацаа өөр ингээд сайн мууныг фильтрддэг байхгүй. Тэгэхээр фильтрдэхийн тулд одоо энэ муу хүмүүсүүдийг ингээд фильтртэй ингээд гаргахын тулд цаг хугацаа хэрэгтэй л дээ. Урлагийн хүн одоо ямар ч нэр хүндэд хүрсэн ер нь өөрөөхөө л байх юм айгуу чухал. Өөрөөхөө байгаа хүн өөрөө бусдад айгуу үнэлэгддэг байхгүй юу? Яагаад тэгэхээр үзэгчид өөрөө айгуу тийм амьд юм дуртай байдаг. Тийм болохоор тэр амьд харилцааг бий болгохын тулд би өөрөөхөө байх хэрэгтэй байхгүй юу? Яагаад гэвэл үзэгчид тэнэг биш шүү дээ. Тэр чинь одоо сор хүмүүс биш, дүлийн хүмүүс биш, мэдрэмжгүй хүмүүс биш. Хин тоглоод байна, хин дөрөсгээд байна гэдгийг айгуу сайн ялгадаг байхгүй юу? Тэгэхээр тэрэнд ингээд ялгахын тулд хүн айвах өөрөө айвах гэдэг кино гэлчлээ. Өөрөө л байх нь айгуу чухал. Тэр нь заримд нь таалагдчих болно. Миний одоо байгаа байдал нь заримд нь таалагдахгүй байж болно. Гэхдээ бүх юм хоёр талтай учраас тэрийг ч гэсэндээ одоо жүжигчин хүн өөрөө хүлэмжшүүлэх хэрэгтэй. Би ч одоо юу гэдэг чинь одоо манай нэг их чиржсэн маань одоо ногоон долларыг олоод хүн болгон таална гэдэг шиг тийм ээ. Доллар дургүй хүн гэж байхгүй гэдэг шиг. Гэхдээ би доллар биш одоо хүн төлөхтэй юм чинь заавал хүн болгон намайг одоо ингээд бас сайлаад байх шаардлагагүй. Эсвэл хүн болгон надад дуртай байх шаардлагагүй тийм ээ. Тэрийг би бол айгуу сайн хүлэмжшүүлдэг байгаа. Тэгээд амраа ахын маань нэг хэлжсэн зүйл маань юу вэ гэхээр хүн дээшээ гарахад илүү амархан байдаг. Дээр байх нь тогтох нь айгүй хэцүү байдаг гэж тийм ээ. Тэгэхээр ямар ч хүн ингээд дээшээ тэмүүлж агаад ингээд мэрэж агаад дээшээ гарч штэ тийм. Хамгийн гол нь урт удаан хугацаанд тэр дээр байх л айгүй хэцүү. Тэгээд тэр дээр байхын тулд хүн өөрөө бусдаасаа ялгарч харагдахын тулд одоо яг өөрөөхөө байх ёстой. Тэгжиж ялгарна л гэж би боддог та. За би тэр Ariana's Talk гэдэг чаналыг нээж явахдаа бол нэг их юм бодоогүй юм. Би зүгээр л одоо өөрийнхөө нэг хобби болгож нэг тийм туршиж үзсэн гэх юм уу тийм ээ. Гэртээ сууж байхдаа нэг камера тавиад ер нь дуртай сэдвүүдээр яагаад ярьж болохгүй гэж бодоод тэгээд надад тохирогчийн дараа нэлээд их инстаграмаар эмэгтэйчүүд ханддаг болсон байсан байхгүй юу. Би одоо ийм асуудалтай байгаа ч гэдэг юм уу тийм нөхрийн харилцаан дээр би одоо ийм болсон байгаа. Таны дүрчин надад одоо айгуу тийм урам зориг өгсөн ч гэдэг юм уу тийм ээ айгуу хүчрэхэг санагдсан ч гэдэг юм уу та яагаад яаж юм байж чаддیں ч гэдэг юм уу тийм ээ тийм асуултууд ирээд байсан болохоор за би ер нь өөрийнхөө жоохон уншиж мэдсэн зүйлээс ингээ хуваалцъя гэж би бодсон. Гэхдээ тэр чанал маань бол юм гэдэг миний ажил биш тийм ээ тэр зүгээр л одоо хоббигоороо л нэг хийжсэн бичлэгүүд тэгсэн чинь дараад нь би маш олон жил Монголд ирээгүй байж хаад ирсэн чинь хүмүүс бүр ингээд гудамжинд явж хахад Ariana хичээл таны бичлэгийг үздэг шүү. Тэгээ зарим нь бүр таны хичээлийг үздэг шүү гэдэг бүр хичээл болгоцсон байсан. Миний бичлэгүүдийг тэгээ цаа би ч одоо ингээд баг ингээд хичээл зааж байгаа юм шиг ингээд хүмүүст ингээд бодогдсон юм байна да гэж би бодоод тэгээд өөрийнхөө бас ингээд хариуцлагыг айгуу тийм мэдэрсэн гэх юм уу би энэ чинь бас ингээд зүгээр хоббигоороо ингээд амныхаа зургаар яриад иж болохгүй юм байна. Энэ чинь бас зарим нэг хүмүүс хичээл гэж хараад байгаа юм байна шүү дээ гэдгээ өөрөө мэдэрсэн. Тэгээ сүүлийн яг 10 хэдэн сар болохоор би өөрөө айгуу одоо миний амьдралд айгуу том өөрчлөлтүүд гарч ирсэн байхгүй юу. Тэгэхээр би тэрэндээ илүү фокусыг хандуулах одоо илүү өөрийнхөө фокусыг хандуулах хэрэгтэй байсан болохоор би одоо хичээлээ үргэлжлүүлээд заах одоо нөгөө ямар ч юугүй байсан одоо чадваргүй гэх юм уу тийм ээ яа тэгэхээр би өөрөө эхлээд амьдралаа зэгцэлчээ дараад нь хүмүүстээс юм заах хэрэгтэй шүү дээ тийм ээ тийм болохоор ерөнхийдөө фокусаа өөрийнхөө одоо яг амьдрал дээр ингээд зарцуулсан байна.
гудамжинд явж байгаа ч гэсэндээ хичээ та яа бичлэгийг үздэг шүү гэл ингээл ресторанд ороод ингээд суусан ч гэсэндээ ингээл зөөгч охин хурж ирэл хичээ би таны бичлэгийг үздэг ш та эзээ дахиад дугаараа уу яах юм гарах юм гэл ингээл асуудаг ч юм уу тиймэрхүү юмнууд бас их байна. Гэхдээ би өөрөө нэг юм тал дээр хүчлэе гэж боддгоо яа тэгэхээр би чинь нэгдүгээр уран бүтээлч юм. Би ютубер биш, би инфлюенсер биш. Зарим хүмүүс бас ингээд намайг ингээд бичлэг хийгээд хэлсэн чинь ингээд инфлюенсер болох гэж ингээд ойлгоцсон. Тэгэл ингээд реклам сурталчилгаа эдэр ингээд өгч явуулаад тий. Бараг бичлэгийнхаа дундуур энэ рекламыг оруулаад өгөөч гэдэг юм уу тий. Тиймэрхүү юм иржсэн л та. Гэхдээ тэр бол зүгээр л миний хобби болохоос биш би одоо инфлюенсер болохыг хүсээгүй юм шүү тийм ээ. Өөрийнхөө уран бүтээл дээр бас ажилтдаг хүн болохоор одоо яг цаг зав гарсан үед л яг бичлэгүүдээ хий гэж боддог. За ер нь бол би нэг тайзны уран бүтээл хийх гэж нэг хүсэж байдаггүй. Яг тэгэхээр яг миний уг мэрэгжил чинь өөрөө кино жүжигч. Тэгээ би яг кино жүжигчний анги төгссөн болохоор өөрийгөө ер нь кинонд тоглох авьяастай бөгөөд дуртай гэж би боддог. Тэгээд хэдэн жилийн өмнө юмдээ би дөнгөж драма төгсчөөд Монголд байж байхдаа ирсэн байсан юм аа. Тэгтээ нэг драмын театрт би нэг проб өгчээсэн юм аа. Офелиягийн дүрт. Тэгээд яагаад чинь тэрний дараа би өөрөөс айгу иччихсэн юм аа. Амар тийм нөгөө ердөөсө дүрээч ойлгоогүй. Тэгэл монгол хэл маань ч бас нэг тийм сайн биш байсан. Тэгээд нөгөө тайзын ямар ч мэдрэмж авахгүй тий. Тэг чи одоо юу ч хийгээд исэн гэдэг шиг нэрээ би юу ч хийцээ мэдэхгүй гэдэг. Тэгээд яг гоо Германд бол би ганц 2 тайзны уран бүтээлд орсон л доо. Гэхдээ яг тэрнээс би юу мэдэрсэн бэ гэхлээр би бол тайзны хүн биш юм байна гэдгийг айгуу сайн мэдэрсэн. Хүн бас өөртөө бас ингээд үнж байх ёстой шүү дээ тийм ээ. Тэгээд бас заримдаа хатуу хандах үедээ хатуу хандах хэрэгтэй юм шиг надад санагддаг. Хүн ингээл би жүжигчин юм чинь би бүгдээрээ чадна гэл ингээ шаардлагагүй тийм ээ. Үнэхээр би чадахгүй байгаа бол эсвэл хүсэхгүй байгаа бол тэрийг заавал би өөртөө тулгах шаардлагагүй гэж би боддог байхгүй юу. Тэгээд үнэхээр тайзны жүжиглэлт гэдэг бол өөрөө маш ингээд одоо хүнээс хүч чадал шаарддаг байхгүй юу. Бүр ингээд мах цус чинь бүр ингээд шимдэг гэх юм уу тийм ээ. Бүр ингээд үнэхэрийн ядардаг хүн, үнэхэрийн зүдэрдэг. Тэгээд орой олгон тайзан дээрээ гараад 3 цагийн турш ингээд жүжиглэн гэдэг бол хүний адреналин гэдэг юм чинь ингээд бүрстэ амар ингээд дээшгээ өгсдөг тийм ээ. Ингээд дээрээс нь ингээд тайзан дээрээ гарах айцтай хүн бол бүр хэцүү. Тэгээ миний хувьд болохоор надад айгүй тийм стресстэй санагдсан. Яг тайзны ажил өөрөө. Тэгээд надад нэг тийм тааламжтай мэдрэмж өгөөгүй учраас надад бол нэг тийм гой санагддаггүй тайзан дээр гарч тоглох. Ер нь камерын өмнө би илүү одоо өөртөө ихтэй байдаг гэх юм уу. Тэгээд илүү надад тааламжтай одоо илүү тийм таатай орчныг бүрдүүлдэг. Тэгээд бодох юм бол тайзны уран бүтээлийг хүн өсрэл нэг 2 удаа үзэн штэ. Тэ 2 удаа одоо тикет худалдаж аваад үзнэ. Киног болохоор хүн 10 удаа 20 удаа одоо дуртай киногоо бүр ингээд жил болгон үзсэн ч ингээд дуртай үзэл байдаг тийм ээ. Тийм болохоор хүмүүст одоо хүртэх талаасаа ч гэсэндээ одоо яг камерын уран бүтээл бол илүү хүртдэг юм шиг надад санагддаг. Ерөнхийдөө нэг яг ийм дүр тоглож юмсан гэсэн нэг тийм юм байхгүй. Ямар ч байсан би бүх дүрүүдэд нээлттэйстэй байдаг. Хэрвээ зохиолн таараа дүр маань надад таалагдаад гэх юм бол ээж байна уу, эгч байна уу тэр бол нэг тийм хамаатай биш. Гэхдээ яг уу ерөнхийдөө би нэг тэгж аваад нэг 40 гарч байгаа ч юм уу тийм ээ. Нэг тийм түүхэн кинон тоглож үзсэн юмсан гэж өөрөө их боддог л доо. Түрүү жил өөрөнгө гисэн кинотай болсон. Тэгээд тэр киногаараа би бол өөрөө айгу бахархаж байгаа гэх юм уу. Яа тэгэхээр би өөрийгөө айгу одоо нөгөө дийлсэн байхгүй юу. Одоо хүн өөрийгөө ялна гэж байдаг шүү дээ тий. Амар айсан байхгүй юу. Би чадах болов, би кино хийж чадах болов, би зохиол бичиж чадах болов, би хөрөнгө авалт улсаас авч чадах болов. Тий. Миний зохиолыг үнэлэх болов кино сангийнхан гэл ингээл айгу айцтай байсан. Тэгээд дээрэс нь би өөрөө найруулж чадах болов. Тэ эн чинь өөрөө найруулна кино хийн гэдэг чинь өөрөө айгүй том процесс явагддаг байхгүй юу? Pre-production эхлээд бэлтгэлийн ажил тийм ээ. Эхлээд зохиолоо бичнэ, багаа бүрдүүлнэ. Тэгээд дараад нь кино зураг авал. Тэрний дараа post production киногоо монтажлна, дуу оруулна, саунд хийн гэл ингээл өнгийн янзлан гэл ингээл асар их ажил гарч ирдэг байхгүй юу? Тэгээд тэр одоо бүхний ард өөрөө ингээд гарсныхаа дараа би
үнэхээр юм өөрөө бахархсан байхгүй юу. Яа Ариана чи үнэхээр чадчихлаа. Чи өөр ингэсэн богино хэмжээний кинотой болчлоо тийм ээ. Чи бүх одоо ингээд найруулагчийн процессыг ингээд өөрийнхөө биеэр ингээд үзчихлээ тийм ээ. Даван туулчлаа. Чи магадгүй хэзээ нэгэн цагт өөрийн гэсэн одоо бүтэн хэмжээний кино бараг хийж чадах юм байна гэсэн тийм урам зориг одоо авсан гэх юм уу. Тэр өөрийнхөө уран бүтээлээс. Тэгээд тэр богино хэмжээний кино маань болохоор яг 14 минутын одоо богино хэмжээний кино байгаа. Аав гэд нэртэй. Энэ кино маань болохоор Франкфуртод хийгдсэн кино. Тэгээ яг Hessen мужийн одоо Франкфурт чинь Hessen мужийн одоо нийслэл биш л дээ. Гэхдээ ер нь айгуу том хот гэж явдаг. Бараг нийслэл нь юм шиг явдаг. Одоо Hessen мужийн нийслэл чинь Wiesbaden гэдэг өөр хот байдаг бол Франкфуртыг бараг хүмүүс нийслэл нь гэж бодоод байдаг байхгүй юу? Айгуу том хот учраас. Тэгээд манай Hessen мужийн кино сангаас надад одоо тэтгэмж олгоод тэгээд би энэ киногаа хийхээр болсон. Тэгээд киногоо болохоор Франкфуртод одоо Германд хийсэн гэсэн үг. Тэгээд аав охин хоёрын тухай тийм богино хэмжээний кино байгаа. Монгол гаралтай. Франкфуртын олон улсын кино наадам байдаг өөрийнх нь Lita Film Festival гэдэг. За тэгээд энэ film festival-аар бол премьер хийсэн. Одоо яг нээлттэй хийсэн гэсэн үг. Тэрний дараа болохоор Майнцгийн хотод Films гэдэг богино хэмжээний одоо киноны одоо фестивал бас болдог байгаа. Тэнцээ бас гарсан байгаа. Тэгээд дээрэс нь Ludwigshafen гэдэг бас нэг хотын фестивалд гарсан байгаа. Тэгээд нийт одоо яг 3 фестивалд гарчаад байгаа. Тэгээд цаашаа мэдээж ингээд киногоо ингээд фестивалууд дүүгээ явж байгаа. Тийм болохоор кино маань ерөнхийдөө бас үнэлэгдсэн гэж би олол хувьдаа бодож байгаа. Яа тэгэхээр шагнал аавна гэхээсээ илүү фестивалд гарна гэдэг чинь өөрөө бас айгүй том бэрхшээлтэй зүйл байдаг. Одоо тэр олон кинонууд ингээл бүгдээрээ л тэр фестивалд гарахыг хүсэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгж тэр фестивал чинь одоо 100 богино хэмжээний кино гаргаж чадахгүй шүү дээ. Дор хаяж одоо дээдл нь одоо 10 кино ч юм уу тийм. Тэгэхээр одоо маш олон кинонуудын дундаас тэр 10 сонгогдсон кинонуудын нэг нь болж орж ийнэ гэдэг нь өөрөө бас амжилт ахгүй юу тийм ээ. Шагнал авахаасаа илүү бас тийм амжилт гэсэн үг. Тийм болохоор би одоо тодорхой хэмжээгээр би амжилт гаргаа явж байна л гэж өөрийгөө хараад байгаа шүү дээ. Монголд би ер нь их өвөл ирээд байдгүй. Амрах юм бол зүүн л ирдэг. Гэхдээ яагаад ч дурлалын гэмт хэрэгтэр би яг өвөл ирж таарсан. Хохирогчдэр бас өвөл байсан. Тэгээд одоо бүсгүүдээр болохоор бид нэр 100 одоо 6 авсан ч гэсэн нээлтээр ингээд эргээд өвөл хүрээд ирлээ. Тэгээд ерөнхийдөө би өвөл Монголд байх амар дургу. Яагаад тэгэхээр ингээд нөхцөл байдал нь өмнө ингээд айгу ядраадаг. Тэгээд дээрэс нь айгу хортой одоо орчин хүмүүсчдэг байхгүй юу. Одоо эрүүл мэндэд хортой. Хичнээн би өвөлд дуртай ч гэсэндээ би өөрөө өвөлд төрсөн болохоор би өвлийн одоо удирдлагыг дуртай байдаг. Би цасан дуртай, би бүтэнд дуртай. Гоё штэ тийм ээ. Ингээд дулаан хуцаа өмсөд час хийдэл ингээд бүтэнд ингээд алхах бас гоё тийм ээ. Уул муул гараад үнэхээр гоё байдаг. Гэхдээ ингээд энэ утаанаас олоод энэ хортой орчин бүрдүүлж байгаа нь ингээд надад ингээд амар аюултай санагддаг байхгүй юу. Одоо миний эрүүл мэндэд айгүй аюултай, хүүхэнд аюултай санагддаг. Тийм болохоор ер нь өвөлнийх ингээд ирээдэй гэж ер нь бол боддгоо. Тэгээд энэ талаар би айгүй бодож үзсэн л дээ. Манай Улаанбаатарын одоо Монгол даяарын юм утаатай бол биш шүү дээ. Тийм ээ. Энэ чинь зөвхөн Улаанбаатарт байгаа утаа. Өөр хотуудаар бол байдгүй мэлээ шүү дээ. Тийм ээ. Одоо Дархан Эрдэнэт өөр хотуудаар бол тийм болохоор би бас тэгж бодсон. Яагаад одоо Монгол улсын хөгжил зөвхөн Улаанбаатар гэдэг юм бол одоо Германаар ингээд бодох юм бол Герман чинь зөндөө олон хотуудтай орн тийм ээ. Тэгээд Герман улсын одоо хөгжил зөвхөн Берлин хоттой явагдахгүй шүү дээ. Тийм үстэй. Бүх хотоороо зэрэг явагдаж байгаа тийм ээ. Тийм болохоор яагаад одоо энэ Улаанбаатарын хөгжлийг бус хотуудаараа ингээд тарааж болдгоо болоо гэсэн нэг тийм сэтгэл төрсөн. Одоо юу гэдэг чинь компаниуд үйлдвэрүүд яагаад өөрсдөө нүгэ явчих болдгоо юм болоо тийм ээ. Яа тийм нүүх юм бол бид нар чинь өөрсдөө ажилчдаг ч гэсэн аваад мөрч шүү дээ тийм үстэй. Тэгэхээр ядчил ингээд хүн амын ч гэсэн цөөлөд өгч байгаа байхгүй юу. Эсвэл бол одоо ихтэй сургуулиудыг яагаад ингээд заавал Улаанбаатарт байх ёстой юм тийм ээ. Яагаад заавал өдөөнөөс бүх өдөө өнний орон нутгийн хүүхдүүд сургууль сурах гэж Улаанбаатарт ирэх ёстой юм гэж би бодож байгаа байхгүй юу сүлдээ. Тэгэхээр ингээд эн чинь бас нэг тийм бодлогын одоо юу юм уу одоо алтай юм болов уу гэж бас бодоод байгаа. Улс төрийн бодлогын алтай юм болов уу гэж боддог.
Тэгэхээр энийгээ бас ингэ засаад аль болох одоо Монгол улсын хөгжлийг зөвхөн Улаанбаатар дэш өөр хотуудаар явуулах юм бол энэ хүн амын цөөлөд тэгээд энэ одоо энэ утааж багасна, дээрээс нь төвчрэлж багасна, стрессж багасна, бүх юм ингээ ачаалтаа ер нь ингээ тарааж байгаа гэсэн үг. Өөр хотуудаараа тэгэх ёстой болов гэж би бас бодоод байгаа. Тэгээд би бас өөрийгөө тэгж бодсон. Хэрвээ би Монголд амьдрах юм бол Улаанбаатарт амьдрахгүй. Тийм ямар нэгэн өөр шийдвэрийг өөртөө гаргах юм яа тэгэхээр миний эрүүл мэнд надад чухал шүү дээ тийм үстэй. Миний хувьд одоо хүчирхэг эмэгтэй байна гэх нь өөрөө өөрийгөө үнэлдэг. Ямар ч өмнөд одоо ямар ч газар, ямар ч үед өөрөө өөрийгөө үнэлж чаддаг, өөрийнхөө үн цэнийг мэддэг эмэгтэй хүнийг л одоо хүчирхэг эмэгтэй гэж хэлж байгаа юм болов гэж би бас боддог. Тэгээд хинч та нарыг юу ч чилж исэн өөрөө өөрийнхөө үн цэнийг мэдэрдэг хүн тэр үгэнд автдаггүй юм аа. Тийм ээ. Тэгэхээр хүний үгэнд бити автаарай. Хамгийн түрүүнд өөрөө өөрийнхөө үн цэнийг тодорхойлоорой гэж би бас хэлмээр байна.